За та нартай шинэ влог хүргэж байна. Ямар хасч иддэг юм. За би зүгээр үзүүлчих. Ингээл нэг сайхан толгой идчихсэн ингээл байн гэрэл идэгчтэй би тэр хүслээ энэ жил ямар ч байсан биелүүлсэн. Тэгээд өнгөрсөн нөгөө 23 оноос 24 онд шилждэг шинэ жилээр манай энд нөгөө Номонгогийн бас үеэлүүд идэх байхгүй. Тэр үеэлүүдийн одоо аав ээж нар гэх юм одоо миний ах эгч нар бас Германд байдаг. Тэр ах эгч нар маань манад очилж ирээд тэгээд тухайн үед бид ярьж ирсэн нэг сайхан хамтдаа явах юмсан тий гэр энтертэй нэг газар очиод ингээл бүүнөр хонь гаргаж идээл дүүгийнхаа хүслийг нь биелүүлж нэг сайхан хоньны толгой чанж өгөхийсэн ингээл ярьжсэн байхгүй хуйхалж өгөхийсэн ингээл тэгэл та гэл тухайн үед бид нар ингээл амар хоёр тал календараа харж байгаа л за 5 сар тавь шүү за гэл нэг 7 хоногийн амралтын өдрүүдийг тааруулаад тэгээ нөө энэ Германд чи ингээл бас айгу төлөвлөгөөний дагуу тий ингээл бүр одоо хаагчлын нарахыг төлөвлөсөн байсан ч гэсэн яг тэрүүрээ явдаг болохоор зэрэг амар муухай германчсан тий тэгэл яг тэр үедээ явсан амар гоё ясан тэгэл цаг агаарч гэсэн айгу гоё ясан тэгээ энэ болохоор зэрэг Австрийн Silbertal гэдэг нэртэй газар очсон тэгээ тэнд бас нэг монгол ах амьдарч юм бэлээ яг нэг муулын ингэрт яг хувь эзэмшилтэй тэгээд манай ах их хоёрын найзууд нэгэд тэгээ тэнд очиж ингээд сайхан зуныхан байшинд ингээд 3 4 хоног амарчаад ирсэн. Тэгэл өстө дүүгээр юу ч хэлэхгүй гэл дүүгийнхаа ямар ч хэлсэн өстө нэр сэтгэл санааг нь өргөнөө гэл манаа ихч хоёр сайхан дагуулсан явсан. Тэгээд айгу гоё 400 жилийн настай байшин гэжсэн. Гэхдээ тэрийг тэгээд айгу орчин үеийн болгоод айгу гоё засцсан. Халуун хөт уустай тийм ингээд бүх юм амар тохилог. Тэгээд энийг ингээд нөгөө бүтэн байшин гарна түрээсэлж жуулчдад үзүүлт юм бэлээ. Тэгээд бид эдийг очиход тусдаа ингээд нөгөө бүр эртнээ төлөвлөсөн байсан болохоор айгуу гоё хүлээж авсан. Тэгэл хонь гаргаал. Би ч нөгөө нэг дотор 5 цулын хошууд бас нэг сайн биш байсан байхгүй. Тэгсэн юу тэр мөрн одоо нэг амар урдноос идэхгүй гэдэггээд дүүсэн чи зүгээр амаа олохгүй зүгээр. Эстэ идэлээс тэгэл орчин бүр айгуу гоё тасарсан байсан. Бүр яг мүлгэрийн оронд байгаа юм шиг. Ингээл харангуут ингээл бүр ёо хаана юу бүр юм нэрээ зүү дүү гэмээр айгуу гоё орчинтай газраасан. Тэгээд манай хүүхд бол үеэлүүдтэйгээ одоо тоглоод бүр амар гоёсан. Тэгээд яг тэнд нөгөө Австрийн тэр Vorarlberg-ийн ойролцоо амьдардаг монголчууд бас ингээд бүүнд айгуу гоё цуглт юм бэлээ. Тэгээд бүүндээ гоё хөзөр тоглоод бараг жижиг бэсэг наадам хийцэн бидэд тэгэл хоноо гаргаж идэл дуулаал өсто цагийг бол сайхан өнгөрөөсөө тэгээд хүн чинь ингээд нөгөө байгалийн амтэл юм байл л те шууд ингээл байгальд гараал ирэнгүүт ингээл нөгөө ардаа байсан ингээл одоо бас ажилдаа ингээл дарагдаал тодорхой хэмжээний стресстэй байгаа ш тэр мэрийг ингээл 3 4 хоног ингээл мартчихгоот чи ингээд толгоо айгуу сайхан амраал их гоё болоод ирт юм бэлээ тэгэл хүүхдүүд ингээл тоглоол хүүхдээ бас амар адж байгальтайг хараад би ч гэсэн ингээл дагаал айгу гоё болоо. Монголоос хансан сэтгэл чинь бас ингээл мэдээж байгаа л байгаа штэ. Тэгэл нанаа бас ингээл ил гарахгүй тэрийгээ ингээл дарах гал хичээд идэл байж тарж байгаа байхгүй. Тэгэл тэрийгээ ингээл бүр сад тавиал тэг бүр ингээл монгол хүмүүстэй яриад монгол хоолоо хийж идэл монголчуудаараа ингээл амар гоё байхаар зэрэг бас л амар гоё санагддаг юм байлээ. Тэгээд хүний л одоо нийгэм юм да тий хүн ингээд бас сүргээрээ амьдэрдэг. Нэг жишээний юм болов. Нэг сүртэй юм шүү. Монгол аян дээр даяад үү. Ажил хиймээр байна. Энийг жуудаагаар хичээлүүлмээр байгаа. Наа чи ер нь Би бол орон
Ой тий. Тэгвэл ингээд гэртэлтийг нуух ш тий. Ингээл амьдарч идэг болчморх юм. Юу цааш тий. Энэ чодоо энэ хаагцсан чодоо нэ яах вэ? Гүйл маргааш юм. Тийм, толгоо маргааш л идэх үү? Хүчтэй. Nee, noem maar naar mee. Энэ дээр тэгээд нөгөө уурстай шараад байна. За тэгээ толгоогоо идчихэж байгаа. Хуушураагээ идчихэж байгаа. Одоо тэгээ сайхан цөөн хийж ийн бас нэг өдөр нь. Тэгэл чи нөгөө тогоон дээр яг ингээл гоё болгож тэг ингээл идсэн. Цөөн бүр янз юм байсан. Үнэхээр гоёсэн нэрээ. Уйлал идээд байсан гэдэг шиг. Юу ажил Best day of my life. Сайхан мэрээ. Bye. Ба За баяртай. Стоо сайхан газар байлаа. Зөндөө гоё мэдж амарлаа. За тэгээд яг энэ үед бол миний сэтгэл санаа бүр харьцангуй дээрдсэн байсан. Тэгэл нөгөө олны дундаа эргэж ороод те эн чинь нөгөө бага багаар л орж байгаа зэрэг байхгүй. Тэгэл за найз нөхдтэйгоо эргээд ингээд сайхан гоё байх хэрэгтэй байна. Ялтчгүй би ингээд тусдаа ингээд өөрөө зайгаа аваад болцсон юм байна. Одоо ингээд эргээд найз нөхдтэйгоо эсвэл гэр бүлийнхэнтэйгаа ингээд харьцахад бол надаа ямар нэгэн тийм нөгөө юу гэмдэ одоо тухайн үед бол ингээ муухай санагдсан байхгүй ингээд би өөртөө ингээд нэг юм одоо өөрийгөө шийтгэхэд байгаа машин бүүмэд нэг тийм сэтгэл төрөөдсөн тэр нь бол харьцангуй гайгүй болцсон ингээд нийгэмшиж эхэлж байгаа байдал яг эндээс хангаж харагдаж байгаа. Тэгээ ах эгч хоёртоо маш их баярлаа гэж хэлье. Яг нөгөө хэрэгтэй цаг үед нь хүнд туслана гэж яддаг ч тийм яг тийм л үйл явдлынд болсон. Тэгээд
эргэж гэртээ ирэхдээ би чи ингээ бүр дуу муу аялцсан. Юу бүр амар адж жагалтай баргалтай ирсэн. Тэгэхээр зэрэг ер нь хүн тэгэл нутгаас хасан сэтгэл бол ялтчгүй байд юм бэлээ. Тэгээд дараа жил бол заавалчгүй Монгол явна гэж бодож байгаа. Энэ жилдээ бол ингээд нөө нэг өчир төлөвлөөг байсан болохоор зэрэг ингээд очиж чадсангүй дууссан. Дараа жил бол яг сайхан ингээд бүр зорж жогоод хөдөөр яваад тэ ингээд стогоо амрыг гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ хүртлүүлсэн та нартай маш их баярлалаа. Ер нь тэгээд би ингэж бодсон. Сэтгэл санаагаар дахиад унах юм бол ер нь зүгээр л хөдөө гарч хэрэгтэй юм билээ. Тэгээ хүн чинь ингээд орчноо солиод тэ ингээд нийгмийн амьдралаас салхаад байгаа бол зүгээр л нэг жоохон орчноо солиод хэсэг байхад бол тэгэл эргээд бас тэ нийгмийн амьдралаа сандгал юм билээ. Тийм болохоор зэрэг хэдийг ингэж хэлэхэд амархан сонсогдож байгаа ч гэсэн багхан ч болтоо туслах юм байна гэдгийг би эндээс олж харсан гэдэг тарихт хуваалцах гэсэн юм. За тэгээд дараачийн партаар уулз. Энэ бол ингээ парт 2 байлаа. Парт 3 дээр нь одоо бит хоёр бас нэг бэлтцсэн юм байгаа. Тэрүүгээр удахгүй уулзъя. За баяр таа.